онлайнаар хэрхэн яаж үзүүлэх вэ гэж хүмүүс асуудаг учраас энэ талаараас тайлбарлаж өгье гэж бодлоо. За хамгийн эхлээд таны зурагнаас энергийн балансын хэмжээг авах боломжтой байдаг Skyne гэдэг аргыг ашиглаад таны үндсэн долоон хүрдүүдийн бохирдол яг одоо ямар хүрдүүд идэвхжэлтэй, ямар хүрдүүд идэвхжүүлгүй байгаа вэ гэдгийг зурагнаас нь мэдээллийг нь авч хүрдүүдийн идэвхжлийг холбоотой сэтгэл санаа, ажил, амьдрал, асуудлуудыг нь тайлбарлаж ямар хүрдүүдийг улам илүү идэвхжүүлэх шаардлагатай байгааг, ямар хүрдүүд нь идэвхжэлтэй сайн байгаа гэдгийг тайлбарлаж өгдөг. За түүний дараа бичгийн хэв гэдэг бол хүний сэтгэл зүйн төлөв байдаг. Тэм учраас бичгийн хэвнээс нь тухайн хүний дотор байгаа сэтгэл зүйн асуудлуудыг өөрөө мөн эмчилж идгээж оншилж чадаагүй байгаа сэтгэл зүйтэй холбоотой мэдрэмжүүдийг энэ сэтгэл зүйн айдас ч юм уу, гомдол ч юм уу, санаа зовлтод таны ажил, амьдрал, өдөр тутмын хэм маягтай хэрхэн яаж уялдаж, таны юуг хааж, юунаас ингээд таныг холдуулаад байгаа вэ гэдэг зүйлүүдийг бас тайлбарлаж өгнө. За мөн бичгийн хэвний төлөвөөс хүний эрүүл мэнд гарч ирдэг. Эрүүл мэнд гэдэг бол тэр чигтээ сэтгэл зүйтэй холбоотой учраас ямар сэтгэл зүйн асуудлыг удаа хадгаснаас болоод таны эрүүл мэндийн аль аль хэсгүүдэд бас асуудлууд байна вэ? Ямар алхам, ямар шийдвэрүүд танд хэрэгтэй байгаа вэ? За амьдралын кодноос тухайн хүнд байгаа сүнсний ур чадвар, давуу тал, зан характер зан чанар гэдэг бол таны амьдралын зан байдаг. Тэгэхээр тэр тухайн хүний зантай холбоотой, амьдралын кодтой холбоотой өгөгдлүүдийг тайлбарлаж өгдөг. За хамгийн сүүлд нь энэ бүх уялдаа холбоо өвөг дээдсүүдийн энерги буюу таны удам, гэр бүл хадгалагдсан удамсан мэдээллүүдэд энэтэй холбоотой ямар үйлдэлүүдийг та амьдралдаа хийж болох уу, шийдвэрүүдийг гаргаж болох уу гэдэг зөвлөгөөнүүдийг өгөөд яг одоо хамгийн эхлээд аль хүрдүүд, аль сэтгэл зүйн асуудлуудтайгаа ажилласнаар дараагийн ахиц дэвшил, дараагийн амьдралаа өөрчлөх алхмууд, дараагийн боломжууд нэгдэх вэ гэдгийг ингэж тайлбарлаж өгдөгөө. Өмнө нь бол ингээд voice-аар энэ мэдээллийг явуулцдаг байсан. Одоо бол цаг өдөр тогтоод шууд видео кол хийгээд өөдөөдөөс нь харж байгаа тайлбарлаж өгч байгаа. Мөн нэмэлтээр ойлгохгүй ч юм уу, асуумаар байгаа ч юм уу гэх мэтлэн зүйлүүдэд нь харилцан ярилцаж зөвлөдөг. Цаг өдрөө тогтоод зураг явуулаад, бичгийн хэвээ явуулаад, амьдралын код буюу төрсөн ансаар өдрөө явуулаад тэгээд таныг ийм мөн чанартай ийм асуудалтай байна. Мөн энэ зүйлүүдийг эдгээснээр таны амьдралд шинэ хаалгууд, шинэ боломжууд нэгдэх боломж бас байна гэдгийг ингэж тайлбарлаж өгдөгөө. Хүний сэтгэл зүй, энергийн баланс, амьдралаас өгөгдмөл давуу тал гэдэг зүйлүүдийг хооронд нь уялдаа холбоотойгоор танилцуулж, тайлбарлуулах, мөн тэрнтэй холбоотой учир утгаа ойлгоно гэдэг бол хүнийг маш ингээд ертөнцийг томоор харах, амьдралаа томоор харахад нөлөөлдөг. Хүмүүс тэр жижиг шантралт бэрхшээлүүдээс болоод тэрнийхээ утга учирыг мэдгүйгээсээ болоод маш өөр сонголтууд их тохиолдлууд байдаг. Сэтгэл зүйн асуудал буюу таны тулж байгаа зүйлүүдийг та ингэж идгээснээр энээс даваад өөр зүйлүүдийг харж олж нэх боломжтой юм байна гэдгийг тайлбарлаж өгөхөд оршдог. Энэ онцлогоо энерги үзлэг гэдэг амныхын гол зорилго бол тэгээд танд ямар амьдралын кодны боломж байна. Яг одоо энерги ямар асуудал байна. Мөн сэтгэл зүйн төлөв чинь яаж өдөр тутмын харилцаанд нөлөөлөд байна гэдгийг нь зөв шийдвэр гаргахад нь нөлөөлөхийг хичээж байгаа ийм үйлчлэгээ. Энэ зөвлөгөөг үнэн гаргахын тулд таны мэдээллүүдээс гаргаж тэр мэдээллүүдийг зөв дистралтай тайлбарлаж өгөхөд оршоод байгаамаа. За ингээд та нар маань онлайн үзлэгт хамрахыг хүсэх юм бол чатаар мэдээлэл аваад цагаа өдрөө тогтож болно. Амжилт хүсье.